1993 онд Монголд энтхээс очсон элчин сайд Бакулаа багш тэр үеийн энтхийн ерөнхий сайд Нарсын хор аваад тусгаалan уламжилж энтхийн түүхэндээ бол энэ бурхан багшийн жинхэнэ өөрийнх нь тэр юуны Шагья хаант улсын Капилбастуугийн юунаас олдсон археологийн хайгуул олдсон жинхэнэ аутентик бурханы лагшин шүтээнийг бол энтхийн төр засгийн хуулинд бол энтхийн хэлээр гаргах хориотой юм хуультай байсан. Тэрийг нь бол манай Монголд арчил гараад тэгээ шашин ном сэргээд бас улс орн хөгжил дэвшлийн шинэ үйл явж байгаа үед тэр сайхан бурханы лагшин шүтээнийг Монгол залуул тэр сайхан шүтээнд залбирсан олон хүний залбирын мөргөлийн тэр сайхан энергиэр улс орн зөв чиглэлдээ явах ёстой гэдгийг Бакулаа багш мэддэг байсан учраас Нарсын хороо ерөнхий сайдад тусгаалan хүсэлт уламжилсны дагуу энтхийн парламент улсынхаа хууль дүрмийг өөрчилж Монголд тэрийг залах эрхийг нөгөөд ингээд 1993 онд та бидний харж байгаа энэ хойно байгаа Монголын юуны энтхийн дээлийн хоттой үндэсний музей дотор хадгалагдаж байгаа бурхан багшийн лагшин шүтээнийг Монголд анх залж очсон ийм түүхтэй. Тэгээд энэ лагшин шүтээнийг мөн 2022 оны 6 сарын бурхан багшийг дүүцсэн өдрөөр мөн Бакулаа багшийн 20 дахь дүр маань Монголд залж очсон юм байгаамаа. Тэгэхээр энэ музей дотор байгаа энэ лагшин шүтээ нь бол уг нь сувраганд залагдах ёстой. Гэхдээ одоохондоо ийм байдалтай байж байгаа. Тэгэхээр энийг түүх нь ямар ч хэвтэй юм бэ гэхээр 1820 хэд оны үед Английн археологч судлаач Пепе гэдэг хүн анх энтхийн Пипарава балб энтх хоёрын хилний дээр очиж Пипарава гэдэг газарт байгаа Шагья хаант улсын тийм ээ Капилбастуугийн хотын юунд байсан тэр суврагнаас малтаар хийж анх олсон. Тэгээд тэрний юу нь бол тэр нь хамгийн гол нь бурхан багшийн лагшин шүтээний газар саагүй 84 мянган ширхэг гэр ховлож хувааж 84 мянган сувраг босгосон боловч энэ Пепегийн улс нь энэ суврагн дотор байгаа юун дээр бол тэр тусгай тийм савн дотор чулуун савн дотор юм байсан. Тэгэхээр тэр савн дээр бичсэн бичгэн дээр бол бурхан Буддагийн би лагшин шүтээн мөн гэдгийг бол бичсэн бичгтэйгээ байсан учраас археологоор олцсон учраас хүн төрлөختний дэлхийн түүхэнд бурхан багшийн жинхэнэ аутентик жинхэнэ батталгаатай түүхээр батлагдсан ийм лагшин шүтээн гэж үзэгддэг ийм гайхамшигтай шүтээн нэг шинэ шүтээн бол энд залгадж байгаа. Тэгээ энийг бол энтхийн засгийн газар энтхийн арт түмэн Монголын арт түмнийг бас хайрлаж шүтдэг эртний холбоогоо бодож Монголд бол ингээд 2 удаа залж ирсэн юм аа. Тэгээ өнөөдөр ингээд музей дээр ирээд бид нар энэ сайхан шүтээнд бид нар өөрсдөө мөргөж залбираад удахгүй бид нар энтхээр тойрон аяллаар явахдаа яг энэ лагшин шүтээнийг олж гаргаж ирсэн тэр Пипаравагийн тэр суврагн дээрээс бас дараачийнхаа мэдээллүүдийг та бүхэнд хүргэнэ.